байна уу? Өнөөдөр 26 оны 1 сарын 2-ны өдөр бид хоёр Улаанбаатараас Хонконгоор дамжаад Таиландын Бангкок хот руу явхаар ирсэн байна. За цаг 4 цаг 7 минут одоо болж байна. Онгоц маань 6 цаг 45 минутаас хөөрхөр байгаа. За тэр болтол бид хоёр хугацаа үлээ хийд байж байна. За ингээд Хонконг руу бууж эхэллээ. Цангаар харахад асар уртгүйр харагдаж байна. Энэ бол Хонконг Макао жохог холттой бүр бараг 55 км үргэлжлэх юм байгаа юм чинь дэлхийн хамгийн урт 70 дэгвэрхгүйр гэж нэрлэгддэг юм байна лээ. Бангкокийн нислэгээ хүлээх оронд усны буудлын дээрээ хоол идэх гэж байна. Онгоц маань 16 цаг 5 минутаас ерөнхийдөө хөөрхөр байсан. Хонконгоос Бангкок руу 3 цаг орчим нисгэж байгаа. Нислэгийн хамгийн чухал зүйл бол бэлэгцтэй суудлын болов аз олж энэ онгоцонд кино, хөгжим, тоглоом бүгд байсан болохоор нислэгийн хугацаа нүд ирэмхийн зур ерөөдөө өнгөрчих шиг боллоо. Кино үзээр байгаад Бангкокт буух цаг ирчихсэн байна. Таиландд ирээд Сиам гэдэг стейшн дээр ирсэн байна. Эндээс 3 буудал яваад буудалтай очноо. Сиам стейшн дээрээ Сиам центр хамгийн том моол байдаг. Маргааш цаг гарвал буцаж ирж явнаа гэд бид хоёр ярилцаад байжээ. Тэр буудалтай юмнуудаа баашуулж тавьчаад за нэг шөнийн худалдааны гудамжинд ирсэн хоол идэхээ байж байна. Манай буудлаас 400 орчим метрийн зайтай байсан. За Бангкокийн эхний орой иймэрхүү өнгөрлөө. Харин дараагийн өдөр нь илүү сонирхолтой газар австай хоол олон адал явдлууд хүлээж байгаа бахаа гэсэн бид хоёрын зүгээс бол хүлээлттэй байна. За энэ хүртэл бичлэг үзсэнд баярлалаа.